Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын хамт олон болвол Галдан Бушгт хааны 380 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нэлээд ач холбогдол өгж оролцож байна тийм ээ. Тэгэхээр танах ямар үйл ажиллагаануудыг энэ наадамчин олонд үзүүлэн ажиллаж байгаа вэ? За та бүхэндээ бүгдэнд нь Галдан Бушгт хааны үндэсний 380 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За манайх морины газар дээр хүүхдийн хүрээг тогтчуулаад үйл ажиллагаа амжилттай 2 дахь өдрөө болвол зохион байгуулалт явж байна. За манай хүрээний маань онцлог бол ээлхэн гэд өртөө байна. За гойхон гэд өртөө байна. Сониучхан гэд өртөө байна. Наадга гэд өртөө байгаа. За наадга өртөөнд маань бүх төрлийн тоглоом наадганы үйлчилгээнүүд орчин үеийн уламжлалт ерөөсө бүх төрлийн тоглоом наадганы үйлчилгээ байж байгаа жишээний. За мөн сониучхан гэдэг өртөөн дээр маань өв соёлын сониучлах арга хэмжээнүүд мөн зоопарк буюу амьтны хүрээлэн бас энд ирж оролцож байгаа. За ээлхэн өртөөн дээр маань хүүхдүүдийн ая тухтай байдлыг хангах сүйдрэгчүүд хүүхэд болгон зориулж үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд наашилтаа сэргийлэх, за хүүхдүүдтэйгээ наадамлж байгаа гэр бүлүүдтэй ээжүүдтэй зориулаад хүүхдээ хуурайлах, хүүхдээ хөхүүлэх ийм өргөөнүүдийг бол тогтчуулж ажиллаж байна. За өчигдрийн байдлаар бол зөвхөн нэраа хүүхдээ хөхүүлэх үйлчилгээ, нэраа хүүхдээ хуурайлах, нэраа хүүхдээгээ манай ээлхэн өртөөнд бол зөвхөн 50 гаруй ээж морилон саатаж үйлчлэгээ авсан байна. За зөвхөн 2-оос дээш насны 2-5 насны хүүхдүүдийг бол дээд хэмжээний 30 минут хүртэлх хугацаанд манай ажилчид тусгай тогтчуулсан өрөөндөө бас хүүхдийг хараад их боломжтой юм үйлчлэгээ үзүүлж байна. За ээж аавтайгаа хамтдаа ая тухтай амраад явж гин. За өдөрт зарим үйлчлүүлэгчдийн хувьд 2-3 удаач ирээд үйлчлэгээ авч явах юм тохиолдлууд бол байна. Тэгээд маш сайхан энэ Галдан Бушгт хааныхаа ойн үндэсний баярын арга хэмжээнд бол өргөн дэлгэр сайхан гэр бүлэрээ наадмалж байна. Тэгээд нийт хамт олондоо бас энэхүү арга хэмжээг зохион байгуулалт тусал дэмжсэн бүхий л хүмүүст бас баяр талхаснаа илэрхийлье. Сайхан наадараа.